За тогтоолын төсөл дээр бас нэлийн тоймлж маш олон асуудлууд байгаа. Бид нар бүх асуудлыг нэг дор шийдэж чадахгүй учраас нэлийн тоймлоод нэн тэргүүн шийдвэл зохилтой асуудлуудыг бас оруулсан байгаа. За энэ дээр би энд нөгөө заавал протоколд үлдээж нэмэх гээд байгаа бас нэг зүйл бол юу вэ гэхээр Хүүхд хамгааллын хуулийн 3-3-т Монгол улсын олон улсын гэрээний заасан тохиолдолд 18-аас 21 хүртэл насны хүнд энэ хуульд заасан тусламж үйлчилгээ үзүүлж болно гэж заасан байгаа. Тэгэнгүүт энэ хууль нь яагаад энийг дурдаад байгаа гэхээр ямар нэгэн маргаан гарвал үйлчилгээ үзүүлж болно, болохгүй байсан ч болно гэсэн хоёр агуулгыг илэрхийлээд байгаа байхгүй. Тэгэхээр 18-аас 21 хүртэлх насны гисэн нь Нүүбийн конвенцэд нийцж байгаа боловч үйлчлэгээ үзүүлж болно гэдэг нь эрхийг хамгаалахгүйсэн ч болно гэсэн утга байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр жишээлбэл засах ёстой гэсэн зүйлийг бас нэмж оруулж бичих юм байгаа. За дараагийнх нь болохоор нэг юм асуудал байгаа. Засгийн газрын 24 оны 102 дугаар тогтоолд төрөөс олгох санхүүгийн дэмжлэг тэтгэлийн талаар авах зариг арга хэмжээний тухай гэж байгаа. Энэ дээр Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторийн боловсрол эзэмших өдрийн ангид суралцж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн бослогын тусламжийг олгодог энэ боловсролын зээлийн сангаар. За энэ дээр ямар асуудал гарсан гэхэлэр дээрх тогтоолын хамрагдах нөхцөлд нь хөдөлмөрийн чадвар алдсан гишүүнтэй өрхийн гэж оруулж байгаа. Гэтэл энэ нь Нүүбийн конвенц хүүхд хамгааллын тухай хуулийн ялгарлан гадуурхаас ангид байх гэр бүлийн тухай хуулийн 3-1-4 заасан гэр бүлийн гишүүн гэрлэгчид тэдэндээ хамт амьдарч байгаа төрсөн дагвар өршлөн авсан бүх хүүхэд төр садын хүний хэлнэ гэж байгаа хгүй. Гэтэл боловсролын зээлийн сангийн журам дээр дүүн үржлийн мөршөлтөд бол байхгүй зөвхөн эцэг гэх юм уу гэд ингээд ангилж байгаа нэг асуудал байгаа. Энийг бас засаж оруулах хэрэгтэй гэсэн ийм саналыг оруулахаар байгаа. За дараагийнх нь Монгол улс хүүхдийн өвчин эмгээг эрт илрүүлнэ гэдэг. Бид нар түрүү ICF ярьсан ICD 11 дээр ялангуяа онцлогоо амжилтны төвшин сайжруулж орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжтэй байж өнөөдөр бид нар ирээдүйд дүлий болох хүүхдүүдэд хамгаална гэдэг мийн дээр байгаа. Энэ дээр тоног төхөөрөмжийн санхүүжилтыг хүүхдийн төлөө сангаас дэмжиж өгнө гэдэг ийм энэ санал байж болох уу гэдгийг бас та хэд бас санал тавих гэдэг ингэ ярьж байгаа. За дараагийнх нь түрүүн бол эмний тухай ярьсан байгаа. За бас нэг юм нь энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой нэг юм асуудал байгаа байхгүй юу? Хөгжлийн мөршилтэй хүний хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөрт ихэнхдээ төрийн бусаар гэрээлэн гүйцэтгүүлдэг. Энэ нь чадварцсан төрийн бусаар зарим нэг үүргийг гүйцэтгүүлдэг нь зөв. Гэхдээ энэ нь юу яадаг байхгүй юу? 1 жил аваад 1-2 жил өнжөөд байдаг байхгүй юу? Ингээ өнжичдэг гэсэн. Тэгэхээр эхэлж хийжсэн ажил нь дараа жил байхгүй болчдөг болохоор уул нь бол сайн гүйцэтгсэн байгууллагатаа өргөжлүүлээд баймаар хахад яагаад тийм зохицуулт байдгийг 1 жил болсон бол дараа нь байхгүй гэд ингээд болчихсон ийм журам байгаа даа. Амьдрал ерөөсөө нийцдэггүй тэр нь. Нэг минут. Тэгэхээр өмнө нь шалгаруулаад төрийн мясгийн ажлыг сайн болоо шаардлага хангацсан бол үргэлжлүүлээд тэр ажлаа хийх хэрэгтэй байхгүй. Энэс чинь болоод баахан төрийн мяс байгууллага бий болж байгаа шүү дээ. Ер нь л өнгөрсөн жил аваагүй дараа жил авъя гэх шинээр ингээ байгууллага бий болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг засаж сайжруулах хэрэгтэй болчиход байгаа. За дараа нь хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр буюу үйл ажиллагаанд аж ахуй нэгжийг дэмжих санхүүгийн дэмжлэгт нь хөгжлийн мөршилтэй иргэний үүсгэн байгуулсан аж ахуй нэгжийг дэмжинэ гэсэн байдаг. Энэ нь бол бас зарим төрлийн хөнгөн хүнд бэрхшээлтэй оюуны бэрхшээлтэй хүмүүсийг бол бараг ингээд орхигдуулчихад байгаа байхгүй. Ард нь үлдээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ зэргийн заалтуудыг бас нэмж тусгах ийм саналтай байгаамаа. Тэгээд нэмээд ингээд сайжруулаад бас танилцуулъя. Баярлалаа. За гишүүдээс гарсан энэ боловсролын асуудал, за хөдөлмөр эрхлэлтэй холбоотой, за саяын энэ эрт илрүүлэг хүүхд хамгаалалтай холбоотой энэ хуульд нийцүүлсэн саналуудыг бол судлаад тусахад сайжруулаад, найруулгын сайжруулаад, за тэгээд батлыг